Сайн манайхаа. За өнөөдөр би та нартай зориулаад чигшүүлэгч тосны тухай бичлэг хүрэхээр бэлдсэн байна. За бид нар өмнө нь нүр аваасныхаа дараа чигшүүлэгч тосыг түрхдэг байсан бол яг тэр чигшүүлэгч тос үнэхээр хэрэглэх шаардлагатай юу, шаардлагагүй юу? Тэгээд яг үүрэг нь юу юм? Дотроо ямар төрөл байдгийг гэдгийг өнөөдрийн бичлэгээ та бүхэн маань мэдэх боломжтой байгаа. Хэрвээ таны арьсан дээр батг гарч байгаа бол магадгүй таны яг одоо хэрэглэж байгаа чигшүүлэгч тос нүрсөө бөглөх эсвэл таны арсны онцлог тохироогүй байж болно. Тийм учраас та яг өөртөө яг ямар тос тохирох болоо гэж бодож байгаа бол та бичлэгээ дунд дуслан заавал үзээрэй. За чигшүүлэгч тосыг дотор нь 3 төрөлд хувадаг байгаа. Occlusives, emollients, humectants. Хамгийн ихний humectants ямар чигшүүлэгч тос байдаг вэ гэхээр ялгаа нь гэвэл илүү усархаг, хөнгөн бүтцтэй aloe vera буюу 100 нас дуурмал мөн glycerin, panthenol, lactic acid, gyaluroны хүчил өмнө дотор багтдаг байгаа. За энэ төрлийн чигшүүлэгч тос нь холимог тослог, за батга харамтгай арьстай хүмүүс хэрэглүүл илүү тохиромжтой байдаг. Дараагийн emollients чигшүүлэгч тосны онцлог нь арьсны гүнд шингэж өрдөг. За тэгээд дотроо fatty acids, squalene, jojoba oil багтдаг байгаа. Харин occlusivesийн хувьд болохоор маш хуурай арьстай, за экземтэй, за улаалттай арьс нь бол илүү тохиромжтой. За тэгээд энэ арьсны гадаргууны хамгийн өнгөн давхар буюу epidermis-ийг одоо гадны нөлөөнөөс хамгаалдаг. За тэгээд одоо тэр чигшлийг илүү удаан хугацаанд хадгалж үлддгээр юм онцлогтой. Гэхдээ маш хуурай арьсанд гэж байгаа учраас холимог тослог, за ялангуяа нэг тийм батг харамтгай арьсанд бол жоохон тохиромжгүй, яад бол нэлээд юм хүнд мэдрэмж өгдөг. За тэгвэл бид нар чигшүүлэгч тосыг сонгож авахдаа яаж ялгаж авах вэ гэхээр одоо жишээ хэрэглэж байгаа гол сахны бүтээгдэхүүний чинь яг арт талын орцны арилгыг харах хэрэгтэй. За тэр дунд одоо comedogenic level буюу одоо байгалийн тос хэр хэмжээтэй яг ямар төрөлд багтсныг бас харж иж болно. За одоо жишээ нь level нь одоо үүдээ 0-оос 2 байх юм бол энэ бол маш бага хэмжээтэй учраас нүкс үг бөглөхгүй сайн шингэдэг гэсэн. За тэгээд дотор нь болохоор rose hip oil буюу одоо нохоо хошууны тос, за shea butter, за чацрагны тос, hemp seed oil бол багтдаг байна. Тэгэхээр бид нар эдгээр орц найрлагуудыг хараад энэ comedogenic 0-оос 2% учраас нүкс үеийг бол нэг бөглөхгүй юм байна. Арьсанд гоё шингэж өгөх юм байна гэж ойлгоод яг ийм орц найрлагатай бүтээгдэхүүн сонгож авах бол ямар нэгэн тийм айдасгүй хэрэгж болно гэсэн үг. Харин level нь 2-оос 5 таа байх юм бол энэ хэмжээ нь маш өндөр байгаа учраас нүкс үеийг бөглөөд батг гаргах, за дээрээс нь нөхцөл үүсгэх магадлал маш өндөр байдаг. За тэгэхээр бид нар гол сахны бүтээгдэхүүний орц найрлагыг харахтаа дотор нь argan oil, jojoba oil, olive oil, coconut oil, castor oil, avocado oil багтсан байвал эдгээр орц найрлагууд нь таны нүкс үеийг бөглөөд батг гаргаж байна гэж та ойлгож болох нэ. За comedogenic бол зөвхөн чигшүүлэгч тосонд бол хамааралгүй байдаг. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг нүрийн шингэн савн дээр хүртэл non comedogenic гэж бичсэн байдаг. Энэ яаж байгаа гэхээр одоо үгдэн та нүрийн шингэн савнгаар угааж ахтаа таны арьсны нүкс үеийг бөглөхгүй батг гарахгүй гэсэн. Цаашдаа бид нар гоо сахны бүтээгдэхүүн сонгож авахдаа non comedogenic гэж бичсэн байх юм бол ялангуяа батг гаргамтгай арьстай хүн бол ямар ч айх зүудгүйгээр тэр бүтээгдэхүүнийг хэрэглэж болно гэсэн үг. Тийм болохоор бид нар яг эдгээр ингээд бяцхан нэршлүүдийг ингээд чэйшлээд авчих юм бол цаашдаа бүтээгдэхүүн сонгоход л илүү хялбар болж байна. За одоо би та нартай яг одоогийн байдлаар өөрийн хэрэглэж байгаа чигшүүлэгч тосуудаа танилцуулъя. За хамгийн түрүүнд aloe gel маань байна. За энэ болохоор humectants дотор багтдаг. Энэ болохоор ямар ч юм өнгөгүй. Тэгээ надад яг юм хоёр байл та. Өнгөгүй. Тэгээ энийг бүр сайн шахахгүй бол энэ маань бас дуусч байгаа юм. Харагдаж байна уу? Ингээ харах юм бол энэ нь ийм усархаг, өнгөгүй. Тэгээ маш хурдан шингэж өгдөгөр юм давуу талтай. Тэгээ хөнгөн бүтцтэй учраас ялангуяа батг харамтгай, нөхцөлтэй, эмзэг арьстай хүн ч гэсэн хэрэглэж болохоор ийм гоё тос байгаа. Тэгээ миний хувьд болохоор би энэ aloe gel-ийг яаж хэрэглэдэг гэхээр арьс арчилгааныхаа бүтээгдэхүүнүүдийг бүгдийг хэрэглээд тэгээд хамгийн сүүлд ийм хөнгөн бүтцтэй чигшүүлэгч тос түрхээд тэгээд баг зэрэг шингээснийхэн дараа aloe gel-ийг түрхдэг байгаа. За тэгээд үнэхээр яг ийм арьсны асуудалтай хүн бол ялангуяа холимог, тослог арьстай хүн болохоор өгдөө серумээ түрхэж шууд aloe gel-ийг түрхэж болно. Би болохоор яагаад наана дахиад өөр чигшүүлэгч тосыг хэрэглэж байгаа гэхээр дан ганц aloe gel хэрэглэхээр ялангуяа энэ Монголын
цагаагаар юм байдал чинь нэлийн юм хуурай арсыг маш их хуурайшуулдаг цагаан батга айгүй хөөсгдөг учраас би давхар нөгөө тэ арсны дээр чийшлээ хадгалж үлдэх үйлднээс одоо чийшлэг тосыг түрхлээ. Тэгээд далайг хийлийг араас нь түрхэд ингэж хавсаргаж хэрэглэдэг. Арсны онцлогоос шалтгаалаад мэдээж өөр хэрэглэн хэрэг таны одоо яг нүүр хэсгээр нэлээд их батга гардаг идээд үрсэл ингээд гарцсан байх юм бол өөрийнхөө хэрэглэдэг нэг госхны бүтээгдэхүүн эссенц серумыг хэрэглэсний дараа чигшүүлэгч тосны оронд алой гэлийг шууд түрхэж болно. Ялангуяа арсны асуудалтай хэсгээр зузаан түрхэж чинь. Хэрвээ таны арс хуурай бол яг миний түрүүний хэлдгээр давхар чигшүүлэгч тос хэрэглээ. Тэгээд дараас нь алой гэлийг хэрэглэвэл илүү нэг арсны чигшлийг хадгалж үлддэг байна. Дараагийн бүтээгдэхүүн нь болохоор Revectin branding sleeping pack байна. За тэгээд энэ нь болохоор би яг оройн арс ажиллагаанд бол хэрэгэлдэг байгаа. Тэгээд дотроо mineral oil агуулаагүй, fragrance агуулаагүй, за paraben бол агуулаагүй юм байна. Тэгээд энийг бол би хэрэглээд бас аваа хөөрхөн удаж чинь. Тэгээд яг надад бол яг дажгүй санагдсан алой гелийг бодвол баг зэргийн юм сүүн өнгөтэй. Тэгээд шингэцэн хувьд бол яг нэг юм хөнгөн усрахаг. Ерөнхийдөө алой гелтэй төстэй. Тэгтээ баг зэрэг юм сүүн өнгөтэй гэх юм уу. Тэгээд яг ингээд мэдээж хүн болгоны арс өөр учраас яг нэг удаадаа хэрэглээд үзэхэд бол зүгээр. Гэхдээ би дахиж авах уу гэвэл жоохон бодож үзнэ. Надад бол нэг үнэхээр бол гоё санагдаагүй. Зүгээр нормалны зүгээр нэг боломжийн госхны бүтээгдэхүүн байдаг шүү дээ. Яг л тийм sleeping pack юм уу гэж би бодсон. Ингээд үнэрлэхээр ингээд баг зэргийн нэг юм ургамлын үнэртэй гэх юм уу. Энэ sleeping pack-ийг би арай дуусаагүй ахт нь дараагийн бүтээгдэхүүнийг авсан байгаа. Энэ болохоор Aromatica-гийн цайны модтой одоо пластик тэнцвэржүүлдэг одоо emulsion байна. За энэ нь болохоор надаа энэ өмнөхийг бодвол анх хэрэглэхэд нэлээд юм хурц үнэтэйсэн. Тэгээд түрүүний бүтцийг бодвол баг зэрэг нэг юм яг юм нэлээд юм сүү өнгөтэй. Тэг ингээд үнэрлээд үзэхээр нэг юм механик машины тос шиг санагдсан байхгүй. Моторын тос юм шиг. Хөө ямар сонин үнэртэй юм бэ гэдэг эхэндээ би л жоон шоконд орсон л та. Тэгтээ сүүлдээ ингээд яг хэрэглээд гисэн чинь надад бол энэ таалагдсан шүү. Үнэхээр таалагдсан. Оройн арс ажиллагаанд болохоор энийгээ түрхчээд өглөө нь болохоор нүур будалтынхаа доор энийг би түрхэд байсан. Тэгээд зарим тохиолдолд бас оройн ч гэсэн хэрэгэлцдэг. Надад бол энэ бол таалагдсан. Чигшүүлэгч тосны бичлэг та нартай хүрэх юм чинь гэж бодоод би энэ хоёрыг дуусаагүй байгаа ч гэсэн дахиад ийм moisturizer авсан байгаа. Энэ болохоор ийм peptideтэй чигшүүлэгч тос. Тэгээ энэ гэлистий. За тэгээ энэний нэг онцлог нь ингээд барай юм тагтай. Тэгээд би болохоор өмнө өчнөө олон госхны бүтээгдэхүүн хэрэгж үзчихсэн ч гэсэн энэ нь болохоор ингээд 2-3-аар ингээд дараад ингээд шахагдаж гарч ирдэг юм онцлогтой юм лээ. Өдрийн хэрэгэлдэг бусад чигшүүлэгч тос чинь ингээд томороо ингээд онгойлгох тусам тэр чинь нөгөө агарын уралд ороод тэгээд тэр госхны бүтээгдэхүүний чанар нь улам муудаад байдаг байхгүй юу? Тэнгүүд энэ болохоор ерөөсөө тэгж онгойлгож монголохгүй зүгээр дарлаа шахагдаад гараад ирдэг. За бүтцийн хувьд бол түрүүний бүтээгдэхүүнүүдийг бодвол хамгийн өтгөн бүтцтэй 9 хоног. 9 хоногийн өмнө аваад эхний 1-2 хоног хэрэглэсэн чинь шууд батг гарсан. Шууд батг үүсгэсэн. Тэгээ би гайхаад дөнгөж авангууд ингээ батг гарчих нь айгүй сэтгэлээр онж байгаа хгүй. За надаа энэ тос тохирохгүй юм байна да гэд. Тэгээд яваандаа ингээ хэрэглээд за нэг л авцсан чинь би энийг юусэн дуустал хэрэглээд үзье. Хэд хоног хэрэглээд үзье гэж бодоод тэг хэрэглээд явсан чинь дахиж батг үүсгээгүй. Тэгээ би бодоод энэ яг юунаас болж батг гарваа гэд бодонгууд би эхлээд хэрэглэхдээ хоёрыг ингээд дараад нилээн зузаан хэмжээгээр түрхсэн байгаа байхгүй. Мэдээж ингээд хэмжээгээр түрхэж байна гэдэг чинь таны арьс амьсгалахгүй тэгээ нөхсөв бүгэлгэж байна гэсэн. Хичнээн сайн тос байлаа гэд нэмэр байхгүй. Тэгээд энэ чигшүүлэгч тос нилээн юм өтгөн бүтцтэй хэрнээ яг ингээд нүүрэндээ түрхчингууд маш хурдан ингээд шингэлээд алгуулчихдаг юм лээ. Тэгээд ийм одоо нэг тийм сонин мат өсгөлтэй гэх юм уу? Хураа болоод үлдчихдэг. За тэгээд тэгвэл зарим тос чинь ингээд нүүрэндээ түрхчингууд ийм бүр хитрхи ингээд гялаагаад ярсны гадаргууд төр шингэхгүй ингээд нөхсвийг ингээд яг бөглөхөд ингээд бэлэн байж дээ ш яг тийм бол биш юм лээ. Өөрө peptide moisturizer гэж байгаа учраас энэ яг баса заавар дээр нь байсан яг нөгөө
чиглэл нь юу гэхээр яг ямар арьстай хүн зориулсан бэ гэхээр юм хурь арьстай. За тэгээд үрчлээ багасгах. За ялангуяа 25-аас дээш насны хүн хэрэглүүл илүү тохиромжтой. Би бол энийг бол охид бүсгүйчүүдэд бол санал болгоно. За одоо хавар болж байна. За хавар ялангуяа ингээд гадаа ингээд салхи шуурхтай үед бол арьс маш их хурь арьстай. Тэгээд чигшил бүү болчтой. За дээрэс нь хитрхийн нэг гадны юм салхи нарны одоо тухайц туянаас болж арьс их хөгжүүлдэг нүчлээ үүсдэг учраас бид нар гадны хөлөг самгаас хүрнээс яг өөртөө тогсон зүг чигшлэгч тасаа хэлээ. Тэгээд араас нь нарны хатас хэрэглэн. Тэгээд primer тэгээд өөр хэрэглэн нүнийхээ одоо боддог хэрэгч болдог гэх юм. Тэгж ингээд давхар ингээд олон юм түрхчээж арьсыг яг сайн хамгаална уу гэхээс биш бид нар би нөх нүрээ арчилдаг юм уу гэчээл юу гэдэг зүгээр төнөр арчаа шууд нарны тосмоос хэрэглээ явуул арьсыг бол яг бүрэн сайн хамгаалж чадахгүй. Манайхан нэг зүйлийг бас анхаарах хэрэгтэй. Одоо шинэ бидний арьс яг ингээд улирал солигдоход дагаад арьс маань хүртэл ингээд төлөвн жоохон өөрчлөгддөг байхгүй. Одоо шинэ юу гэдэг маш тослог арьстай хүн жоохон хурь арьсдаг ч гэдэг юм уу эсвэл хурь арьстай хүн баг зэрэг тослогддог ч гэдэг юм. Ингээд жоохон байдал нь өөрчлөгдөд байдаг учраас яг тэр арьсаа сонсоод мэдрээд за миний арьс өнөөдөр жоохон таталтаад хураашаад байвал миний арьс жоохон хураашаад байгаа юм чигшил дутуу байгаа юм байна гэд маргааш нь илүү чигшил өгдөг ч гэдэг юм уу илүү эссенцээ давхарч хэрэглэдэг ч гэдэг юм уу эсвэл чигшүүлэгч тоосон дээр илүү анхаарал явах хэрэгтэй. Хэрвээ таны арьс бүр хитрхи их тос ялгаргаад эсвэл батг гаргаад байвал магадгүй таны яг одоо хэрэглэж байгаа чигшүүлэгч тос нэг бол буруу, хоёрд бол хитрхи зузаан төрсөн байж бас магадгүй. Тийм болохоор илүү нэмгэн төрхөд ерөнхийдөө бол ингээд арьсаа жоо мэдрээд явчих хэрэгтэй. Хэрвээ таны арьс гаднаасаа өчнөө олон үнэтэй цайтай бүтээгдэхүүн чигшүүлэгч бүтээгдэхүүн хэрэглээд байгаа яриндээ хураашаад байгаа бол дотроосоо та ус уух хэрэгтэй. Гаднаасаа чигшлээ өглөө, дотроосоо бас чигшлээ өгөөд тэгжээж арьс маань илүү юм буулцгар, бомбгар дээ, хүүхдийн арьс шиг байх болно. Тэгвэл бол та чигшил дутуу байх юм бол үрчлээ үүснэ. Нөгөө түрүүний миний хэлдгээр зөндөө олон асуудал үүсдэг учраас та дотроосоо бас сайн ус ууж явах хэрэгтэй. Өнөөдрийн чигшүүлэгч тосны бичлэгийг би нэлээд бэлдсэн байгаа. Одоо сайн судалгаа хийж энэ тентгийн их сурвалжаас мэдээллүүдийг авсан байгаа. Тэгжээж ингээд мэдээж бүгдийг нь ярихаар тохиромжгүй учраас яг ингээд гол зүйлүүдийг би цуглуулж өнөөдрийн бичлэгтээ зориулж хийсэн байгаа шүү. За тэгээд цаг зав сэтгэл зүрх гарган хийсэн бичлэг маань таалагдсан бол лайк, тэгээд subscribe гэсэн товчийг дарахаа бүү мартаарай. Тэгээд үнэхээр их таалагдсан бол доор байгаа комент хэсэг дээр гоё урмын сайхан сэтгэлээ бичиж үлдээгээрэй. За тэгээд дараагийн бичлэг хүртэл уулзлаа. Түр баяртай.